За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Өнөөдрийн 7 шоуын ээлж дугаар хүргэж өгөхөд бэлэн болж байна. Тэгээд зочин маань маш сонирхолтой байгаа. Jazz Train Jazz хамтлагийн гишүүн мөн бас та бүхний маш сайн мэдэж байгаа The Fat Cat Jazz Club-ийн үүсгэн байгуулагч Хонгор ирсэн байгаа. Сайн байна. Хонгор байна. За урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээд ингээд өөрийг ингээд судалж байхад бас сонирхолтой фактууд гарч ирж байна. Одоо жишээ нь бас манай үзэгчд үзэж байгаа Late Night with Miko show-ын яг интроны хөгжимдөр бол оролцсон байгаа. Тэгээ бас нэн түрүүн бас 9 сарын 30 төрс өдөртэй байсан байна. Төрс өдрийн баярын мэнд өнгөрсөн төрс өдрийн баярын мэнд төргий. Мөн бас Fat Cat Jazz Club үүсгэн байгуулсны 2 жилийн ой болж байгаа. Баярлалаа. Баяр үргэе. Эд өөрийн чинь бас намтар маш сонирхолтой санагдсан. 10 настайдаа дорндоос хөгжим бүжгийн коллежид сурах гэж ирснээр тэрнээс хойш яалтчгүй энэ хөгжим гэдэг урлагтай өөрийнхөө амьдралын нэг заршгүй хэсэг болгосон. Энэ талаар дээрээс манай үзэгчид товчхон яриад өгөөч. За тэгээд золоо шоуны 51 дахь дугаарт оролцож байгаа. Бас айгүй гоё санагдаж байна. Тэгээд анх удаа ер нь бол иймэрхүү подкаст дөрөгдөж орж ийн л да. Тийм тэгээд би яг 10 настайдаа дорнтод хөгжим бүжгийн сургалт нөгөө юу н очиод шалгалтанд очиод тэгээд тэр үед яг дорнтоос 12 хүүхэд тэнцэжсэн санагдаж байна. Хөгжим бүжгэр. Тэгээд тэр үед тэндээс чи нөгөө нэг бас хөгжим дуртай дургуй хүүхдүүд бас зөндөө байгаа. Тэгээд шилэгдэж явсаар байгаа. Яг 3 дорнтоос ирж хөгжим бүжиг сурж ирсэн. Тэгээд тэр чигтээ яг хамгийн анх ирэнгүүтээ яг хөгжим бүжигт ирсэн чи морин урд орох уу гэж асуусан надаас. Тийм тэгээд морин ур угаасаа нэг сонирхдаггүй ч юм уу. Тэр үедээ бол мэдээж аягүй сонирхолтой санагдчихсан. Тэгээд өөр хөгжим гэдэг яг нөгөө миний trumpet тэрийг хөгжим бүжигт ирсэн чинь энэ хөгжим гоё байна уу гэдээ манай тэр одоо надад заасан багш маань асуугаад тэгээд тэр аягүй гоё санагдаад тэр үед тэр хөгжмийг сонгодог чиглэлээр хамгийн анх сурж эхлээд одоо ер нь яг хөгжим тоглоод 15 жил бараг болж ах шиг байна. 16 жил ч байна. Тэгээ яг сонгодгоор бол би 12 жил 11 жил сурсан байхгүй. Тэгээд тэрнээс хойш jazz руу орж ирээд тэгээ одоо л jazz тоглож байгаа. Тэгээд ингээд Монголын одоо jazz-ын хөгжлийг ярих юм бол бас Fat Cat яг баримтат кино хийсэн байгаа. Тэгээд та бүхэн бас үзээрэй тэрний бас видео description дээр линкийг тавьчихна. Тэгээ Монголын яг jazz сурыг ярих юм бол ер нь Баян Монгол чуулга бас Posh руу яваад би өөрөө Posh-сэн болохоор Posh руу явсан гэж дурдсан байсан. Тэр талаар бас үзэгчид сонирх байгаа юм jazz-ны соёл Монголд. Миний яг Монголын jazz-ын талаарх яг тийм би айхтар тийм ухаж үл яг мэдсэн юм бол байхгүй. Ягаад тэгэхээр би сүүлийн 4-5 жил л яг нухацтай jazz тоглож ер нь бол jazz-ыг бас Монголд хөгжүүлэх гээд нэлээд үзэж байгаа. Тэрнээс өмнө яг Баян Монгол гэж сонсч илсэн бас зарим тоглолтууд дээр нь бас очиж тоглоод тиймэрхүү юмнууд бол хийжсэн. Тэрнээс ч үл яг тэгж бүр ингэж гүн бол яг яаж байгаагүй. Хамгийн анх бол тий соёл эрдэнэ Баян Монгол гэж ерөнхийдөө jazz-ыг хөгжүүлэх гээд нэлээд оролцсон туршлагууд бас зөндөө байдаг л да. Тэгээд бас бидэдийг нэлээд жоохон байх үед гэж сонссон. Jazz Trio гэдэг нэг хамтлаг байсан гэж сонсч байсан. Тэр хамтлагийг яадаг вэ? Гуруулаа. Тэгээд яг одоогийн бас нэлээд юм агсан түвшний jazz тоглолдог байсан тэр үедээ. Тийм тэгээд бас мэдээж амьдралын шаардлагаар юм уу юу гэнэ те ийш тийшээ сурахаар явцгаагаад тэгээд тоглохоо байсан гэж сонсч байсан. Зөв. Бас ингэ Fat Cat-ийн үүсний 2 жилийн ойг ингээ бодонгууд бас нэг ярих хэвээр сэдвүүг би юу гэж бодож байгаа гэвэл одоо Goethe сургуулийн одоо бас jazz хөгжмийг ингээд хөгжүүлэх тэр төсөл нь өөрөө бас тэр төслийн төгсөгч нэг Мартин Зенкер гэдэг хүний тухай бас дурдвал. Тийм. Монголын jazz-ыг ярихын тулд эхлээд ямар ч байсан Мартин Зенкерийг ярихгүй болохгүй байдаг. Ягаад тэгэхээр 2012 онд Giant Steps Jazz гэж Монголд нэг тийм jazz фестивал зохион байгуулагддаг байсан байхгүй. Тэрний 2012 оных нь яг тэр жил дээр нь Мартин өргөдөж ирсэн юм байлаа. Тэрийг бас сайн мэдээгүй яг яаж ирснийг. Тэгэнгүүтээ ирчээд энд Германы элчингээс тусламж хүсээд бас Кёотоос тусламж хүсээд ер нь Монголд ийм jazz төсөл
ер нь jazz project эхлүүлвэл яасан юм бэ гэсэн санаа Германы элчин болон хөгжимчин коллежид санал өргүүлсэн юм байлээ. Тэгээд тэр нь явсаар байгаа бас тэр чинь нэлээд хугацаа авч байгаа шүү. Тэгээд 2014 онд тэр нь шийдэгдээд хамгийн анхны Монголын одоо jazz сургалт яг мэргэжлийн jazz сургалт хөгжимчин коллеж дээр нэг 2 өрөө аваад тэр 2 өрөөнд эхэлжсэн байхгүй 2014 онд. Тэр нь Гётегоос 100% дэмжлэгтэй болон Германы элчин Монголын хөгжимчин коллеж гэсэн 3 талаасаа дэмжлэгээр босоод тэгээд хөгжимчин коллежийн 2 өрөөг аваад тэр сургалт нь эхэлж ирсэн. Тэгээ маш тийм болохоор ер нь хамгийн анх биднэрт одоо jazz гэж яг юу вэ гэж бүр яг жинхэнэ утгаар нь эхнээс нь ахуулж ингэ заасан хүн гэж хэлж болно тий. Одоо бид нэр тэгж ярьдгийн зүгээр Монголын jazz godfather гэж ярьдаг аахгүй. Ер нь зөвлөдөө үнэн л дээ ялцчихаа. Тэгээ өөр айгүй мундаг ус хөгжимчин бэс тоглооч. Тэгээд зөвхөн Монголд биш Сөүлийн хөгжмийн их сургуулийн профессор. Тэгээд одоо болохоор Германы хөгжмийн их сургуулийн бас профессор тэнцэнэ бэсээ заагаад бас jazz онл герман юу гэдэг тэднэрээ заагаад явж байгаа. Монголд 2014 онд эхлүүлсэн төсөл нь одоо ингээд 6 дахь жилдээ явж байна. Тэгээд хонгор маань өөрөө бас jazz хөгжмөнтэй танилцаад 5 жил бол 4-5 жил болж байгаа гэж хэлж байгаа. Тэгээд яг яаж анх танилцаад тэгээд ерөнхийдөө би бас энэ trumpet гэдэг хөгжмийн дэвсгийг jazz төрлөөр ер нь тоглож эхлэе гэж бод санаад өрсөе. Тий ер нь нэг хүнээс би амар их инспирэшн авдаг. Тэр нь Wynton Marsalis гэдэг хөгжимч байдаг байхгүй. Яадаг вэ гэхээр өөрөө сонгодог хөгжим тоглолт бас trumpet. Гэхдээ сонгодгийг нь jazz-ыг нь хослоож тоглодог тийм хүн байдаг байхгүй. Тэгээд бид нар хөгжим үжигт байхдаа яг би тэр хүнийг аягүй их сонсдог байжгаад тэгээд сүүлд нь яг 2014 онд тэр JMB гэдэг төсөл орж ирээд шалгалт авсан юм. Тэгтэн за ер нь яагаад оролдоод үзэж болохгүй гэж тэр үедээ бодож хагаад яг нөгөө Wynton Marsalis гэдэг хөгжимчдөө цааш нь судлаад үзсэн чинь jazz аягүй гоё тоглодог өсөж тараад тэгээд ер нь за ер нь ингэж бас явж болох юм байна гэж санаад өрөөл ер нь шалгалтанд нь шууд явж орчихсон. Тэр өдөр нь өмнөх өдөр нь лөө тэр өдөр нь л бараг тэр шалгалтын талаар мэдээд тэгээ шууд ер нь яваад орчихсон. Тэгээд шалгалтаа өгсөн чинь бас гайгүй тэгээл харсан да. Тэгээд яг jazz хөгжимчингээ боллоо. Тэгмэд нь Jazz Train гэдэг хамтлаг үүсгэн байгуулсан. Тэрний нэр нь яг ямар утгатай ягаад Jazz Train гэж болсон юм? Ягаад хамтлагтай болохоор болсон бэ? Тий, яг хамгийн анхны хэсэгчт нь тэр хамтлагаа байгуулсан 5 оны бүрэлдэхүүнтэй. 2014 онд бид нар бүгдээрээ яг тэр айгүй гоё тохиолдол ер нь бол зөвхөн нэг trumpet, нэг saxophone, тэгээд нэг төгөлдөр хуур, нэг bass, нэг бөмбөр яг тэр үедээ ингэж орж исэн байхгүй хамгийн анхны хэсэгчт нь. Тэгээд тэр нь дандаа залуучууд байсан. Тэгээд яг тавлаа хоорондоо нийлээл ер нь хамтлаг болол яасан юм бэ гэхэд 2016 онд тэр Doda Cafe гэж байдаг. Юуны фантомын зүнэлтэйдэг. Тэнцээ бид нар тоглодог гэсэн байхгүй. Тэгээд тэнцээ ер нь ярилцж байгаа. Хэдүүлэр хамтлаг болол яа тэгээд тоглож байгаа. Дээс үлд нь бас янз бүрийн яриа болсон юм аа. Тэгээд Just Train гэдэг нэрийг бол яг би өгөөгүй. Манай саксофончин Мөнх Тэмүүлэн гэж залуу байгаа. Тэр Мартин хоёр хоорондоо ярилцж байгаа тэр нэрийг өгсөн байхгүй. Яг бас бодохоор тийм нэг jazz галт тэрийг нэг тийм хүчтэй зорилготой нэг тэгжил өгсөн байх та. Транссибирийн нэг Москва Улаанбаатар Бээжингийн дунд ингээ jazz train. Би айгу тийм чадaltaй л гэж бодож гисэн нэр баг. Тэгээ бас jazz өөрөө TEDx дээр илтгэлээ тавьж байхдаа гүн ингээд олон улсын ингээд фестивалаар аялан тоглолтоор ингээд явж байхдаа яг нэг тийм зорилго төрөөд ерөнхийдөө jazz club байгуулъя гэдэг. Тэгээд ер нь бол яг Fat Cat клубыг төсөөлж байхдаа ер нь ямар Монголоос гадна ямар аль улсын jazz club ер нь чамд ер нь хамгийн их таалагдсан хамгийн гоё дурсамжтай байсан. За ер нь нэг шиг нэг тийм яг одоо тэр яг би тийм ч олон улсуудаар явж байгаагүй л дээ зүгээр Итали, Герман хоёрын jazz club-уудаар нь орж исэн. Тэгээд тэрнээс ерөнхийдөө 2017 онд бид нэг jazz фестивалаар Герман руу яваад EB Jazz гэдэг нэртэй фестивалаар Герман руу явсан. Тэгээд тэнцэнэ нэг сар л болсон юм зүгээр. Тэр хугацаанд ганц 2 jazz club-уудаар орж үзээд тэгэнгүүтээ ер нь яагаад те угаасаа тэрнээс өмнө ч гэсэндээ jazz club-тай болоод бас аюу гоё гэж бодсон юмсан. Тэгээд тэр club-уудаар орж үзээд бүр нэрээ ер нь яагаад Монголдо ийм jazz хөгжимчид тоглолдог юм гэршиг нэм газартай болж болохгүй гэж те тэгж бодоод ирсэн баггүй. Тэгээд хамгийн их inspiration авсан тэр газар бол Village Vanguard гэдэг нэг юу байгаа. Америкт байдаг jazz club байдаг баггүй. Тэгээд бүр яг ингээд орохоор нэг л яг л тийм гоё jazz орчуугт завдаг. Тийм газар. Тэрнээс тиймэрхүү байх юмсан даа гэсэн л
бодолтой анх нийцсэн да. Зөв би бол яг Fat Cat руу нэлээд одоо орж байсан янз бүрийн одоо хариугийн тоглолт үзчихсэн. Мөн бас ямар тоглолт үзчихсэн бэлээ. Юу Тинүүний тэгээд NGC гэх мэтчлэн нэрсмэд одоо бид дундын найз гэж байна Мори. Тий. Мори тэгээд бас Fat Cat төрсөдрөө зохион байгуулсан жишээтэй. Тэгээд яг ингээд Fat Cat руу ингээд оронгууд нэг уур амьсгал нь яг нэг тийм яг л нэгтэй Америкт байгаа юм шиг гадаадд байгаа юм шиг нэг тийм бүр нэг тийс өөр ертөнцийн мэдрэмж төрдөг л дөө. Бүр нэг гайхалтай. Тийм ер нь яг анх нэгтэл яг тийм байх юмсан гэж ер нь зорж нээсэн. Тэгээд бас би ганцаараа нэгээгүй. Манай Дүлгүүн гээд манай хамтарч нээсэн. Тийм Magnolia Дүлгүүнгийн манай найз байгаа. Бид хоёр ер нь тэр яг тэр фестивалаас ирээд бүр ингээ бүх санаа ингээ дотор ингээ бууцсан. Бичсэн. Тэгэл тэр санаануудаа Дүлгүүн шууд очиж танилцуулж ирсэн байхгүй. Хоёулаа ер нь юм jazz club-тай болъё. Дүлгүүн аягүй гоё дэмжиэд тэгээ бид хоёр нийлээд клуб нэгсэн. Тэгээ хамгийн анх нэгтэй ер нь л нэг тийм онцгой ороод ирэхэд нэг тийм өөр амьсгалтай хүмүүс гэж бодтол нэг тийм. Гэхдээ ийм том биш те. Ийм гоё жижигхэн. Тийм гоё өөр амьсгалтай клуб байгуулвал яасан юм бэ гэж анханасаа ярьж байгаа л тийм. Тэгээс нэг өөр юм ярмаар байгаа. Чи яг TED Talk дээр бас хонгор ер нь бол урлагийн боловсролын тухай илтгэл тавьсан байгаа. Тэрийг бас та бүхэн сонсоод үзээрэй. Бас нэг 40% хүмүүс бас the crowd funding хийсэн гэж ярьсан маа. Ярьсан Fat Cat руу оронгууд нь нэг тийм дурсгалын honor board юм тийм нэг самбар байгаа. Самбар байгаа. Тэр самбар дээр яг дэмжсэн хүмүүсээ нэрлэлсэн байгаа. Тэгээд ер нь чи бас өөрөө юу хэлжсэн бэ гэвэл яг тэр хүмүүсээс одоо $1000 юм уу босгож явах үед яг нүдэнд нь харуулт ярих хэрэгтэй гэж хэлжсэн. Тэр процессыг яаж тэрнээс мөнгө босгох тий бас нэг бизнесийн хүчин бас нэг мөнгө босгох процесс ямар ч тэрнээс нэг хөвчлөлтэй түүхээ бол бас сонирхолтой байхаа гэж бодож байна. Гэн тий яг хамгийн анх бол би Дүлгөөнд Magnolia-нд хэлсэн санаа маань болохоор юу байсан бэхгүй. Зүгээр хоёлаа ингэж jazz club нээяа л гэж хэлснээс биш. Яг энэ crowdfunding маягийн хийхийг Дүлгөөн санаачлаад тэгээд Дүлгөөний хүрээлэл одоо нөгөө эхнэрийнх нь хүрээлэл тэгээ бас манай танилуд хүрээллүүд тэр ер нь яг ойр дотныхаа хүрээллүүдийнхаа хүмүүсрөл ер нь хандсан л та. Тэгээд Fat Cat Jazz Club-ыг ер нь үүсгэн байгуулахад бас хүмүүсээс crowdfunding хийсэн яг тэр талаар бас үзэгчд бас яриад өгвөл сонирхолтой төх болох байхаа. Тийм crowdfunding 42 хүнээс авч ирсэн. Тэгээд тэд нар нь болохоор ерөнхийдөө дандаа манай Magnolia Дүлгөөний ойр дотны хүмүүс болон миний ойр дотны хүмүүсээс нийлсэн тийм 42 хүн байгаа. Ер нь jazz хөгжимд хайртай нэг 2 3 гадаад хүмүүс төр те Чех элчин сайд гэх мэтлэн тиймэрхүү хүмүүс ер нь дандаа нэг юм jazz хөгжимд дуртай. Тэгээд 42 хүмүүсээс мөнгө босгоод бизнесийн борлуулалтын чадрын туршлагатай боллоо. Тэгээд урлагийн хүнээс бас бизнес эрхлэгчүүднээс зөндөө юм суралцсан байхаа гэж бодож байна. Тэр талаар бас хуваалцаач. Тий ер нь ийм бизнесийн чиглэл рүү ерөөс орж үзээгүйсэн. Ер нь Дүлгөөн ч гэсэн Magnolia бит хоёр яг л цэвэр урлагийн ер нь хөгжмөө тоглолт дуугаадуулаад те зарим үед хөгжмөө бичих үедээ бичээл тэгэл ингээл тоглолт хийх үедээ хийгээл явж идэг байсан бол яг ийм үйлчлэгээний салбарлоо ингэж орж ирсэн ер нь бит хоёрын анхны яг бизнес ахгүй. Тэгээд юу ч мэдэхгүй орж ирж ирсэн. Тэгээд саяхан 2 жилийн хойхоо өмнөхөн бит хоёр нөгөө битсэн чатнууд нэг нөгөө яг клаба байгуулах чахта иймэрхүү юм байвал яасан ингэдэ явуулжсэн зургнууд тэг өөртөө ингээ гараараа зурцсан юм. Орохоор манайхаар орохоор нэг юм 2 арк байдаг шүү дээ. Тэр тайс руугаа хардаг. Тэр 2 арк ингээ гараараа зурж мурцсан нэг тиймэрхүү зургнуудаа харсдаг. Айгаа гоё яасан гэдчихлээ. Тэр үедээ яг юу ч мэдэхгүй зүгээр ингээл шууд гараараа зураал яг өөртөөхөө зүгээр ингээд бодож исэн юм аа шууд ингээл бодоол хийх гээд дайраж чичрээ явж исэн. Айгаа гоё санагцтэй. Одоо тэгээ яхаа одоо гайгүй л те хөгжмөө тоглолт яг анх клаба нээчид бол хажуугаар нь хөгжмөө тоолох ямарч завсар зай байхгүй те ингээл айгүй завгүй дандаа ингээд нэг шинэ хүмүүстэй ажиллах одоо тэр чин дандаа шинэ юм болж байгаа байхгүй бид хоёрын хувьд бол тэгээ тэрийгээ 2 жил болчлаа бас арай гайгүй болоод давхар хажуугаар нь хөгжмөө тоглоод ингээд тоглолтоо их боломжтой бол явж байгаа даа л те арай дээр завтай болоод Жижигс яг TEDx дээр бол ярьжсэн юм бол ер нь бол хөгжимчин хүн яг л тэгээ биеийн тамирчин юм шиг юу өдөрт бол 6-аас 8 цаг давтдаг байсан. Тэгэнгүүт нь бас зүгээр нэг юм үлээ. Үлээдэг нэг 2 цаг нэг тийм халаалт маягийн мэддэг. Тий.
одоо яг л нөгөө нэг бие халаалт шиг л гэсэн үг л дээ. Тэр бол тэгхгүйгээр шууд одоо нөгөө нэг хүчний юм хийгээл эхлэхэр чинь одоо хүний болчихлоо яадаг үлээ те. Яг тэрнтэй адилхан. Жишээлбэл трампет ч байна уу, бөмбөр байна уу, төгөлдөр уур байна уу? Төгөлдөр уурч жишээлбэл тоглолтынхаа өмнө заавал ингэж нөгөө гараа халаах хэрэгтэй байдаг. Тэнгүүд нөгөө гарын булчингууд чинь өөрөө бас ингэж сулраад халаад тоглоход айгүй эвтэйхэн болоод ирдэг байхгүй юу? Бүх хөгжим дээр тийм байдаг. Үлээвэр хөгжим дээр ч гэсэн уруулаа халаана гэж юм байдаг байхгүй. Тэгэл ингээл дор хаяж нэг наан нэг цагийн ч юм уу за үнэхээр завгүй байлаа гэж 30 минутын ч юм уу зай гаргаж агаад наан нэг тийм бэлтгэл хийж иж хөгжмөө тоглол юм. Тэрэн дээр. Тийм. Тэгээс трампет хөгжмийг дэ Луи Армстронг бол одоо мундаг нэг жишээ нь байгаа. Трампет тоглох ер нь онцлог нь яг зүгээр jazz мэдгүй байгаа хүмүүст ер нь онцлогийн сайхан тайлбарлаад өгч юм болж ягаад трампет таартай вэ? Яа. Мэдгүй би одоо ч ийм асуултанд хариулж үзэж байгаагүй юм. Энэ чинь яг би мэдээж энэ хөгжмөнд аюу хайртай. Тэ анханасаа тэгээд нөгөө нэг зөвхөн энэ хөгжмийг л тоглоно гэд шийдээ тоглож ирсэн болохоор гэх юм уу юу юм хүмүүс тайлбарлах юм бол одоо яг хүмүүс бол яг ингэж хардсан шүү дээ. Jazz бол саксофон ч юм уу те. Хүмүүсийн яг нэг ойлголт нэг тиймэрхүү байдаг шүү дээ. Jazz одоо саксофон л байх юм бол ямар ч хамтлаг бай эсвэл гадуур нэг хүн саксофон тоглоо явж исэн ч гэсэн jazz гэж боддог шүү дээ. Яг тэр бол мэдээж үгүй. Jazz хөгжим гэдэг чинь өөрөө юм шал өөр урсгал чиглэл тэгээ мэдээж юм баг хамт олонтой хамтлагтай байж иж бас цаашаа ингэж явдаг тийм хөгжмийн урсгал бас тийм нэг юмд баригддаг. Одоо ингээл юу ч үгүй ямар нэгэн cover mower дээр хийдэж ш хамтлагууд чинь тэгэл яг тэр хөгжмөндөө ингэж баригдаж тоглолдог. Яг тэрийг л тэрнгээр нь тоглоно ингэж тоглоно гэдэг бол jazz хөгжим бол ерөөсөө тийм биш. Яг ингээд хүн өөрийнхөө юу бодож байгаагаа юу хэлэх гэж байгаагаа хөгжмөөрөө дамжуул шууд чөлөөтэй илэрхийлж болдог тийм хөгжим урсгал байхгүй. Тэмдээ ч юм уу trumpet бол яг айгуу гоё зөгцдөг юм шиг санагддаг надад өөрөө ингээд нэг тийм юм ярьж байгаа юм шиг сонсогддог байхгүй тоглохоор эсвэл ер нь л яг л юм ярьж байгаа юм шиг л тийм мэдрэмж төрүүлдэг. Би хэлэх гэж байгаа юм аа зүгээр ингээ харж байгаа л одоо жишээлбэл би тоглолт хийж байхад урд нэг хүн өөдөөс харчаал те яадаг чи нэг жоохон дургууслаа илэрхийлэх ч юм уу те тэгэх юм бол чангад ургаж болно нэр гэж те гих бичлээ ер нь гоё шүү дээ. Тэгээс ингээд джазын яг гарал үүслийг авч үзэх юм бол маш их сонирхолтой байгаа. Би нэг джазын одоо гарал үүслийн тухай нэг тийм баримтлах кино үз. Тэгээд тэрэн дээр одоо New Orleans гэдэг Америк New Orleans байгаа та бүхэн жаа Катрина гэдэг одоо hurricane-ийг Монголоор хэлдэг үлээ. Нэг маш нэг хэдэн жилийн өмнө амар том өвмэн болж исэн. New Orleans гэдэг хотод бол ер нь jazz үүсч ирсэн. Тэгэнгүүт нь ragtime blues гэдэг хоёр урсгал микслээд тэгэнгүүт нь Африкийн хар арстангууд мөн бас Европоос ирсэн одоо Герман ч юм уу Франц ч юм уу хүмүүс ингээл яг ингээл соёлын холилдоон донд ингээд соёлын мөн бодисын холилдоон донд үүссэн ингээд урсгалгаа яалтчгүй Америк гэдэг зөндөө болон Америк jazz хөгжимч юу гэдэг байвал jazz хөгжим бол Америк үнцэнтэй одоо хүний эрх чөлөө өөрийгөө тийм илэрхийлэх тийм одоо ардчилсан тийм үнцнүүдийг илэрхийлдэг яалтчгүй Америкийн хөгжим байгаа юм аа гэж энэ талаар чи юу гэж бодож байна? Тийм зөв. Тэр бол мэдээж New Orleans 1800-аад оны сүүл үеэр ерөнхийдөө үүсээд тэгээ 1920 он хавцаа байдаг хаа 20 оноос хойш яг юм jazz үе гэж гарч ирсэн. Тэгээд тэр үеэсээ хойшоо ингээд ер нь одоо явсаар нь байгаад яг тэр үедээ бол jazz хөгжим бүжгийн хөгжим гэж бас нэрлэдэг байсан байна. Тэгээ яагаад тэгэхээр тэр чинь юм swing бүжиг, jazz бүжиг гэж байдаг ш. Тэр үед яг хөгжижсэн тийм бүжиг дээр нь ийм импровизац одоо орж ирээд одоо нэг хүний ингээд өөрийгөө илэрхийлэх гэж байгаа илэрхийлэмж нь гарч ирэнгүүт тэн дээр яг урталт нь тэр бүжигчт нь яг тэгж гоё тэрийг дагаж бүжиглдэг. Ер нь тиймэрхүү яг тийм бүжгийн хөгжим гэж бас нэрлэдэг байсан юм байна лээ. Тэгээд 1800-аад оны сүүлээс болохоор тэр чинь traditional jazz гэж эхлээд нэрлэгдэж явдаг байсан. Тэг яг зөв тэр ragtime blues тэр хөгжмүүд чинь ингэж холилдсон гэдэг нь бол яг тэрэн зөв. Тэгээд тэрнээс хойш Dixieland jazz гэж гарч ирээд одоо яг нэг Louis Armstrong чинь тэр үедээ Hot 5, Hot 7 гэдэг хамтлагууд байгуулж ирсэн баггүй. Тэр нь Hot 5 нь яадаг байсан бэ гэхээр бөмбөргүй болон бэс хөгжимгүй тийм хамтлаг хамгийн анх үсээд тэрийг яг Dixieland гэж яагаад тэгэхээр банжо нь юуныхаа бөмбөрийнхөө үргийг үсдэг гэж явдаг нэг тийм. Энд чинь ийм банжоны ийм цар нь яг бөмбөрийн нэг снэрийн хальс шиг баггүй. Тэгээд яг тэрийг ингээд бөмбөр зогч байгаа юм шиг тэгж тоглолдог.
тэрийг нь болохоор Dixieland jazz, traditional jazz гэж нэрлэдэг. Тэгээд тэрнээс хойшоо jazz хөгжим гэж яг jazz үе гэж гарч ирээд одоо хүртэл явж байгаа нь. Одоогийн бидний тоглоод байгаа jazz. Гэвчиг тийм яг Америкийн мэдээж одоо баг үндэсний хөгжим гэж нэрлэж болохоор урсгалахгүй. Тэгэхдээ одоо бол энийг ингээд дэлхийд даяар хүмүүс тоглож байгаа. Энэ бол яг мэдээж хөгжмийн эрхчлөө болохоор хин нэг нь ингээд барьж аваад энэ бол юу гэж болохгүй. Тийм урсгал. Тэгээ бас нэг джазны сонирхолтой түүх гэвэл яг зөндөө олон джаз алдартай джаз хөгжимчид яаж яг одоо урлагийн юм уу ажлын гараагаа хэлж ирсэн бэ гэвэл тухайн үеийн одоо нэг юу Red Light District тэр газрууд дээр нь яг ингээд юу хүмүүс ингээд секс хийж явах үед нь яг нэг юу хөгжим хийгээд дардаг байсан. Тийм үү? Би тэр талаас нь сонсож байгаагүй. Яавар сонирхолтой. Тэгэнгүүт нь ингэж байгаа байхгүй нэг юу ажил эргэлж байгаа бие мөл чинь нөгөө тэр чинь дандаа нэг 17 18 та хүүхдүүд ингээд тий төгөлдөр уур тоглоод байдаг. Тэгээ төгөлдөр уура яг одоо гоё одоо яг тий уур амьсгал тохирсон тоглох юм бол тэгвэл бас типми бүгж идсэн гэж. За тэр талаар сонсож байгаагүй байна. Сонирхолтой юм тий. Минус stand up comedy та маш их холбоотой. Яг зөндөө олон stand up comedian-аар 60 50-аад оны үед бас одоо нэг strip club ч юм уу ер нь тий яг тийм нэг тийм нэг нууцлагдмал үед ч юм уу эсвэл арх зарахгүй prohibition үед ч юм уу бас дандаа нэг ёо болохгүй мафийн бас яг газар яг өөрсдөө өсөлбөрийг үзүүлдэг байсан. Тийм бах та ер нь тий харин би айгүй олонноос бас тийг сонсч байсан. Бас бодохоор тийм л дээ stand up comedy болон jazz хоёр ер нь нэг тийм нэг юм адил төстэй талууд айгүй ихтэй тий. Хараад хаад одоо stand up comedy гэдэг хүмүүс ч гэсэндээ юм өөрийнх нь юм improvisation гарч ирдэ шүү дээ. Ер нь тайзан дээр байнгын өөрийнхоороо явдаг. Тийм jazz хөгжимчин бас тийм өөрийнхөө илгэж байгаа маш шууд илчдэг нэг тийм чөлөөтэй урсгалууд байдаг. Тэгээ jazz чинь чи бас яг TED Talks-д ярьжсэн сонгодог хөгжмийг бол 11 жил хийж байгаа. Тэгээ jazz юу гэвэл яг эрх чөлөө төр импровизац тэр чиний хувьд ер нь чи тэр трампетер ер нь өөрийнхөө мэдрэмжтэй тэр филингээ ер нь гаргахад ер нь ямар одоо мэдрэмж төрдөг вэ? Бөө тий айгүй гоо штэ. Ягаад тэгэхээр тэр чин мэдээж хөгжим болохоор нэг талаасаа нөгөө талаасаа хамтлагтай тоглож байгаа штэ тий. За нэг дуучинтай ч байж болно. Эсвэл ямар нэгэн хамтлагтай. Тэр хамтлаг нь ингээд бүр ингээд төрж өгдөг. Яг одоо яг трампет тоглож байгаа хүн бол солист гэж ярьдаг байхгүй юу? Ингээд соло гослол тоглож байгаа хөгжимч. Тэр хөгжимчний ингэж гоё айгүй гоё төрж ингэж дэмжиж тоглодог. Тэнгүүд нөгөө нэг урд нь байгаа соло тоглож байгаа гослол хөгжимч нь бол ингэж бүр бүх байдаг юм аа гэж гаргахад айгүй тийм чөлөөтэй болгож өгдөг байхгүй юу хамтлаг нь. Тэнгүүд ингээд одоо баллад удаан дуу одоо тийм уянгын дуу ч юм уу те эсвэл юм цоглог хордоо свинг ч юм уу юу ч ямар ч дуун дээр ийм нэг юм баригддаг байхгүй юу ерөөсөө. Тэг яг ингээд тогломоор байгаа юм аа шууд тоглож болдог. Айгүй гоё санагддаг. Ер нь jazz хөгжинд би айгүй хайртай. Тэгээ бас нэг fat cutting надад нэг таалагдж байгаа нэг онцлог гэвэл fat cut club бас шинэ болон залуу jazz төрлөөр өөрийгөө хөгжүүлж байгаа орон бүтээлчдийг дэмждэг. Тэгээд энэ санааг бас яаж гаргасан бэ? Тэгээд энэ талаар бас яриад өгөөч. Тэгээ энэ ер нь анханасаа л тийм fat cut-ыг нээсэн хамгийн гол зорилго маань мэдээж Монгол улсад ийм jazz club ер нь дэлхийн ямар ч том хотуудад jazz club бол заавал байдаг шүү дээ. Тэр жишгээр мэдээж Монгол улсад ийм club байх нь 100% хэрэг юм а гэж нэгдүгээр бодсон. Хоёрдугаар том гол санаа маань болохоор ийм Монголд яг ингэж jazz хөгжим сурмаар байгаа сурах сонирхолтой тэгээд тоолох боломжтой боловч тоолж чаддаг боловч тоолох боломж нь олддог тий дуулж чаддаг боловч дуулах газар нь байдгүй ч юм уу. Тиймэрхүү одоо артистуудыг тиймэрхүү ийм хүсэл зоригтой хүмүүсийг нэг газар ингэж цуглуулж ингэж яг гэршин ийм нэг газар бэлдэж өгөх нь бас хоёр дахь хамгийн гол том санаа маань байсан байхгүй. Тэгээд тэрнээс гадна GMB гэд мэдээж тийч аягүй том төсөл явж байгаа. Тэгээд тэр төслөөс одоо ингээл хүмүүс суралцаад боловсрал гараал байдаг. Тэгсэн чинь тоолох газар байхгүй бол тий бас аягүй онцгүй байхгүй. Тэгэхдээ тэр хүмүүсийг нь одоо манай дээр Fat Cat дээр jam session гэж болдог. Jam session яг яадаг вэ гэхээр гэж хүмүүсийг ямар ч хамаагүй тогломоор байгаа, дуулмаар байгаа хүмүүсийг нэг тайзан дээр бөөнд нь гаргаж ирээд хамт тоглодог. Тим өдөр болдог байхгүй.
Зүгээр ингээд гитараа хөгжмөө зүгээр ингээд авчираад шууд нэг тайзан дээр гарч ирэл хамт тоглож болдог тийм өдөр болт. Тэр өдрөө JVB-гийнхаа хүүхдүүдийг тэнцээ сурж байгаа зарим оюутнуудаа эдгээр дуудаад яг тийм угаасаа тийм зар явуулчихдаг. Тэгээд тэрнгээрээ ингээд хүмүүс маань ирээд нэг тайзан дээр гараад өөрсдийгөө хөгжүүлэх хүмүүсийн өмнө хөгжүүлэх боломж нь бас үүсэж байгаа. Тийм. Тэр нь бас stand up comedy төстэй яг гэвэл одоо open mic гэж байгаа одоо хүн болгон хурж ирээд өөрийгөө дуршиж болно. Тэгэл бид нараас ингээд илүү туршлагатай комедианууд бас хардаг. За энэ хүүхд ингээд өөрийгөө хөгжүүлээд байна явж байна. Ер нь цааш нь дэмжигээд. Тэр бас яг хууны характер л да. Тууштай яг ингээд яваад байх юм бол нэг л ер нь бол Монголд ер нь зөндөө олон боломж байгаа. Тий. Хамгийн анх чи харинтын тэгээд нөгөө нэг Jazz Train хамгийн анх байгуулагчаад яг ийм тогтсон тоглох газаргүй. Тэгээ аягүй олон газараар ингээд тэнж тойрж тоглож явдаг гэсэн баг. Тэгээл ерөнхийдөө яг мөнгө гэж тоглодгоо. Дандаа ийм гоё хүмүүс тоглуулаа тэр хүмүүст jazz хөгжим ингээд жоохон ч гэсэн хүрэх юмсан гэж ингэж нэлээд явсан. Тэгээд тэрнээс хойш нэг 16 оноос хойш Tuesday is Jazz Day гэдэг энэ нэг ивент үүсгээд эхэлсэн бид нар. Тэгээд тэрийг яг нэг тогтсон газар хийдэг болоод 2 дахь өдөр болгоно. Тэнгүү тэрэн дээр ингээд хүмүүс баг багаар ингээд нэмэгдээд jazz хөгжимд баг багаар хүмүүс ингээд дурлаад айгүй болоо ингээд бас jazz хөгжим сонсох сонирхолтой хүмүүс аудиенс ерөнхийдөө ингээд бүрдчихэж байгаа байхгүй. Тэгээд яг Fat Cat нэгдсэний дараа бол тэр хүмүүс ямар гоё юм бэ гэж хүлээж авсан. Тэгээ мөн бас яг дотооддоо уран бүтээлчийг хөгжүүлэхээс гадна гадаадаас уран бүтээлчид корона гарахын өмнө хүртэл бол одоо Чехээс ч юм уу Америкаас ч гэсэн уран бүтээлчид ирж байсан. Тий, айгүй олон газараас хүмүүс ирсэн. Ер нь ойролцоогоор Fat Cat нэгдснээс хойш тоолоход бол нэг 50-аад гадаад артист ирсэн байсан. Хөгжимчид дуучтайгаа нийлээд. Тэгвэл яг Fat Cat бас ингэж дан ганцаараа авчиргаагүй. Тэр ерөнхийдөө бол яг нөгөө JVB төслөөр ирсэн хүмүүс аахгүй. Багшлах гэж, бас тоглох гэж. Тэгээд өмнө яадаг байсан бэ гэхээр JVB төслөөр одоо тийм хөгжимчд ирээд багшлаад тэгээд зүгээр нэг юм хаа нэг газар гиг тааруул тоглолцоод явдаг байсан бол энэ удаад арай өөр бид нэр ингэж 2 гурвалсан гэрээтэй ингэж ирээд заагаад Fat Cat дээр тоглоод ингэж буцах юм нэг эргэлт үүсгээд явж байгаа. Одоо бол хамгийн юу нь болохоор яг Fat Cat 1 жилийнхаа ойгоор Америкаас Kenny Washington гэж тийм аюу гай алдартай jazz дуучныг өөртөө уурж авчирч дуулсан. Тэр нь л яг гоё гол онцлог. Жилийн тэр 1 жилийн гол онцлог тоглолт байсан да. 50-аад тийм 40 хэд жилээд тоолоход ямар ч нэг тэдэд хүн байсан санагдаж байна. Наач бол одоо бол маш их чухал бол үнцэнтэй харж байгаа л гэвэл туршлагатай олон жил одоо jazz урлагаар одоо ажиллаж байгаа уран бүтээлчид Монголд хурж ирэнгүүтээс Монголын одоо залуу шинэ гарч ирж байгаа артистуудад одоо зөвлөгөө өгөөд хамтдаа jam хийгээд энэ бол хамгийн чухал зүйл гэж би харж байна л да. Тийм тэглэв яах вэ? Тэгээд ер нь тэрэн дээрээс үүсээд бас айгүй том өөрчлөлтөө, шинжилтүүд бас айгүй гарсан л да. Монголын одоо яг джазын хөгжилт гэх юм уу те айгүй том өөрчлөлтүүд гарсан. Тэгээд манай дээр одоо тоглодог байсан Blues Groupers гэж хамтлаг байгаа. Тэдэн тэр хамтлагийн 2 гишүүн саяхан 9 сард яваад өглөө Герман руу оюутан солилцоогоор бас яг тэр байнгын тийм давтамжтай хичээл сургалт одоо тоглолт энэ дээрээ гэж явж байгаа л яг ингэдэг үнэхээр цаашаага нөгөө нэг левел ахна гэж бодож штэ. Дахиад яваад гисэн оюутан солилцоогоор бас ер нь цаашаага харж байгаа юм маань юу гэхээр яг дүлгүүн битээр бас анх нэгтээ бас тэр талаар яг яриад өнгөрсөн байдаг. Тэр нь юу гэхээр цаашдаа одоо Монголоос артистууд, хөгжимчд маань, дуучид маань тэгээ сурахаар, явхаар төлөвлөх юм бол тэрний наан бид нэг нэг юм сам босгочод байж байвал айгүй гоё юм болов гэж тэрийгээ зүгээр ингээд яриа болгоол өнгөрсөн ба. Тэгээд саяхан ингээд явсан хүмүүсээгээ бодохоор тэрийгээ бас эрчимжүүлэх тийм шатанд орсон байгаа. Тийм. Тэгээ уран бүтээлчд маань Германд болохгүй босч ирнэ гэдэг найдаж байна. Тийм найдаж байна. Яг бас сонирхолтой юм аа гэдэг бодонгууд яг Герман улс Америктэй инженерүүд ч юм уу машин үйлдвэрлэдэг элемент нарийн тэгсэн мөртлөө бас jazz дээр бас нарийн бас мундаг байхаа. Тий айгүй том гүрнэлтэй ер нь jazz-ийнхаа хөгжлийн хувьд ч гэлээ тий ер нь айгүй мундаг. Fat Cat-аас ер нь Аз дотроо одоо Япон ч юм уу Солонгос ч юм уу Хятад ч юм уу
бас нэг jazz фестивалууд ер нь оролцоод бас яг одоо энэ Аз дотор бас одоо танил танилын хүрээгээд хэлэх талын бодлого ер нь байгаа. Тийм бидний одоо яг төлөвлөж байгаа том төлөвлөгөөнүүд юм нэг нь бас тэр байна л да. Ягаад тэгэхээр корона гээд бас жоохон болохгүй байгаа даа. Жоохон гайгүй болоод эхлэхээр бид нар өмнө бас ярилцж ирсэн. Бангкокоос нэг jazz club болон blues clubтай нэг хүн ирээд jazz trance нэг тийм хүн ирээд тэгээд нэг юм холбоо үүсгэх маягаар явах талаар ярьсан. Тэр нь юу байсан бэ гэхээр ингээд нөгөө Азийн нөгөө юунуудын орнуудын jazz club-уудыг ингэж бүгднийг ингэж бүглээд ерөнхийдөө нэг хөгжимчин артист ч юм уу те ирж тоглолоо гэж бодоход шууд тэгж тойрч тоглолдог нэг тийм холбоо үүсгэе гэж ярилцсан. Тэгээд тэрийг одоо коронагийн дараа л бодит болох гол ерөнхийдөө үзэж байгаа. Азад ер нь яг чиний очсон яг таалагдсан jazz club ер нь тийм их бодлоо байна уу? Японд Blue Note гэдэг айхтар клуб биш үү? Одоо маш мундаг. Blue Note ч одоо хэдэн сэлбэрт ямар ч хамгийн анхных нь Америкт үүссэн гэж ярьдаг. Миний санджаагаар дуучин наран ихч бас нэг Blue Note-д нэг салбарт нь тоглол хийжсэн юм шиг байлаа Японд. Тийм үү? Тийм. Blue Note тийм. Blue Note айгүй амар том газар. Жинхэнэ одоо дэлхийд байгаа том jazz club-уудын баг топ 1 гэж хэлж болохоор айгүй том. Тэр байна. Тэгээд юунд Солонгост All Day Jazz гэж нэг jazz club байдаг. Тэр бас айгүй гоё гэж сонссон би очив үл дээ. Тэгээ хав тэрнгээр нөгөө нэг тоглолтын артистууд нь бас манай дээр иш тоглож исэн байхгүй. Нэг саксофонч юм байсан. Тийм. Яс Jazz Train хамтлаг 4.3 цомгоо гаргаж байсан. Мөн бас 17 онд. Мөн бас Fat Cat Family гэдэг цомог гаргасан. Тийм. Тэр нь 18 онд гарсан. Санагдаж байна. 19 онд гарсан. Яваас одоо jazz хөгжмийг бас Монголд ингээд соён дэлгэрүүлэх тал дээр өшөө цомгийн ер нь төлөвлөгөөнүүд байна уу? Бага. Ер нь энэ цомгийн ажлыг Fat Cat-аас гаргаж байгаа цомгийн ажлыг эхлэхдээ нийтдээ 9 цомгийн гэсэн төлөвлөгөөтэй хийсэн байгаа. Тэгээд хэрвээ та нар анзаарсан бол ийм цомгийн маань нэг cover зураг нь юм нэг бага мууртай. Тэгээд 9 цомог гарахаараа ийм нэг том юм юу болох байхгүй. Нөгөө хооронд нь нийлүүлэхээр нэвлүүлдэг зураг шиг. Instagram-ийн нэг олон юутай одоо яасан шиг тийм үү. Тэгээд өсвөлнгийн хооронд нь нийлүүлэхээр нэг юм том зураг гарч ирэх хэвээр. Тэгээд хоёр дахь цомгийнхаа ажилд орсон байгаа. Бодохгүй ерөнхийдөө нэг оны дараагаас дуусчих бах. Тийм. Ерөнхийдөө 9 цомог гарна гэж бэлдэж байгаарай. Би яг анх асуух гэсэн асуулт одоо санджглаа. Fat Cat гэд нэрний утгыг ер нь санаа нь яг бас. Би бол нэг юм хилэнгүүд нь одоо Magnolia-ны сториг харангууд нь муурдж идэг жишээ нэ. Тэгээ Fat Cat чинь яг санаа нь бол Cat гэдэг нь мэдээж нэг jazz хөгжимчид артистууд нэгээр Cats гэж дууддаг угаасаа. Тэгээ тэрнээс нь санаа аваад мэдээж тэр нь бол Cat. Анхны нэр бол Feet Cat байсан юм. Тэр нэг тийм жимд явдаг муу шиг эсвэл нэг тийм амар гоолыг муу шиг санагдаад. Тэгээ fat болох уу гэ. За тэгээ fat болгоё. Тэгсэн чинь шууд юм үзээтэй муу шууд гараад ирсэн тэгэл. Нэрээ яалчгүй тийш ингээд би бас нэг юу Duke Ellington-ы нэг юуг намтрыг нь уншиж ирсэн маа. Бас нэг 10 жил байхдаа пошт. Тэгэл яг л нөгөө that cat is plays really good гэдэг. Тэгсэн чинь яг Монгол бол эсрэгээр авахгүй дээ тэ. Америкт cat гингүүд монголчууд хоорондоо гүйлгэн мэн. Тий, нэр нь тэгж гарч ирсэн нэр. Ер нь тэгээд бас юу чин яг jazz дотор swing гэж байдаг. Тиймэрхүү яг нэг сонсохоор шууд ингэж муур алхаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байхгүй. Шууд нэг муур алхаж байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тэрнээс бас санаа авсан л та. Мөн бас ингээд Tom Jerry эсвэл Америкийн яг 60 оны Google-тэй үзэнгүүт нь jazz янз бүрийн одоо jazz юм уу big band swing амтлагуудын яг тэр аюудын ашиглалтан байлээ шүү. Tom Jerry дээр ч гэсэн ингээл би минийгээ хөдөлж яхад ч юм уу. Тийм ашиглах жоохоо Tom Jerry чинь өөрөө бол мундаг том хөгжмийн зохиолчтой мундаг том хөгжмийн мундаг том хөгжмөнтэй хөгөлтэй гинэ шүү дээ. Тийм тэгээд ер нь jazz-аас хөгөлтийн кинонууд дээр юу хөвчлэн jazz хөгжим явж байдаг те. Айгуу тийм хөгжилтэй хөгжөлж байгаа үед нэрээ тийм те. Тийм.
Химиасны асуу маргаас л гэвэл ер нь бол таад дархан эрдэнэт мөн бас орон нутгаар джазыг соён дэлгэрүүлэх гэж бодож байгаа юу? Яс нэг тийм. Тий. Яах юм бэ? Үгүй наа чин жоохон байж байгаад хийх гэж байгаа нэг юм ба. Би ямар мэдчихтэй юм бэ? Тий. Бид нэр ийм чадвал яг корона сайхан дуусангууд нь дулаан цагаар дараа жилийн 100 ч юм уу тийм цагаар ийм jazz train гэдэг юм аялал хийх гээд байгаа байхгүй. Тэр нь ингэж нэг боон хурж болох газруудаар очиж тоглолт хийж эсвэл ганц нэг сургалт тэгээд бас тоглолттой байнгын хөтөлбөртэй тийм аялал хий гэж бодож байгаа. Тэгээд болох хаа. Явандаа тэгээд нэг гоё юм гарч ирээд та нар вау гэх бах. Мөн бас яг ингэ төгсгөл хэсэгт бас магадгүй миний асуугааг бас би бас яг энэс өөр нэг юм яриа гэж бодож байна. Өөрөө бол яг TEDx-ийн илтгэж надад маш их таалагдсан. Тэгээ яг төгсгөл юу яриа гэж бодож ин гэвэл яг өөртөө хөрөнгө оруулах. Тэгээ бас манай одоо өсвөр насны хүүхдүүд ч гэсэн яагаад ер нь бол хөгжмийн одоо боловсралтай байх чухал байдаг. Яагаад бас өөртөө хөрөнгө оруулалт хийгээд энэ тал дээр цаг зарцуулах яагаад чухал вэ гэдгийг бас хэлвэл зүгээр хаалж бодож байна. Тийм ер нь хөгжмийн боловсралтай байна гэдэг бол маш том боловсралтай өөрөө. Яагаад тэгэхээр хүн одоо нэг тийм гоё төлөвшил авдаг юм шиг санагддаг надад. Яг нэг хөгжимтэй холбоотой эсвэл юм гоё хөгжим сонсох дуртай эсвэл өөрөө хөгжим тоглодог ч юм уу. Тиймэрхүү хөгжмийн боловсралтай хүмүүс жоохон хөгтүүд ч юм уу. Одоо жишээлбэл ингээд хөгжмийн сургалтанд явж байгаа эсвэл хөгжим мужиг сурдаг айгу жоохон хөгтүүд дөнгөж ингэж тоглож эхэлж байгаа хөгтүүд өдр байдаг шүү дээ. Тэд нэр ингээд жоохноос айгу гоё бие зүг авч яваа сурчдаг байхгүй. Шууд айгу гоё хүнтэй зүг ээлдэг харьцдаг болчдаг. Нэг тийм гоё соёлтой болчдаг шүү дээ. Яг тиймэрхүү хөгжмийн боловсролыг ер нь багад нь эзэмшүүлж ивэл аюу зүгээр байдаг шүү гэж хүмүүст захимаар санагддаг. Гэвчтэйгээ тэгдэг юм шиг үлээ хүмүүс бас бас өөр юмд явуулцдаг бүх болж юм уу их тиймэрхүү юм хэлгээд идэг. Тэр нь жоохон мэдгүй. Яг хаа гэхдээ хөгжмийн боловсрол бол мэдээж хамгийн том боловсрол шүү л гэж хэлэндэ би бол. Зөв. Аваад төгсгөлд бас магадгүй миний асуугаагүй асуулт байж байгаа өөрөө бас ер нь бол манай үдчдээс мөн бас надад ер нь юу хэлмээр байна. Ягаад хэлж болно шүү. Фаткатын одоо нэг сонирхолтой нэг хийж байгаа юмны талаар ч юм уу. Тэгээ Фаткатын сонирхолтой хийж байгаа юм. Ерөнхийдөө тэгээд Фаткатын тоглолтуудын хөтөлбөр бол сар сардаа гарчдаг болохоор сонирхолтой юмнуудыг нь та нар олоод харцсан байдаг бахаа. Ер нь гэдэг. Ер нь суудаад болчих. Энэ хэлжгээр одоо реклам болчих юм лаа. Угаасаа болно шүү дээ. Яа 10 сарын төгсгөлд бол мэдээж нэг хаалгын болдог. Тэгээд тэн дээр бид нар айгүй том сюрприз бэлдсэн байгаа. Тэгээд ер нь анзаарсан бол Fatcat нэг сүүлийн 2-3 сарын хугацаанд нэг босоо тоглолтууд хийгээд байгаа. Нэг сардаа нэг удаа ч юм уу тийм босоо тоглолтууд хийгээд байгаа. Тэрний энэ 10 сарынх нь бол тийм тэр Halloween байх болно. Сая 9 сард бид нэр City Pop, Японы City Pop-оор тоглолт хийсэн. Айгүй гоё тоглолт болсон. Өмнө нь болохоор нэг диско тоглолт хийсэн. Гэх мэтлэн ерөнхийдөө сардаа нэг удаа тийм босоо тоглолтууд хийгээд байгаа. Тэрний энэ сарынх нь бол Halloween-аар мэдээж тэгэл хүмүүс айгүй гоё гоё овц өмсөөл ирэх үз. Тэгээ тэрэн дээр нь гоё юм төлөвлөсөн байгаа. Тэгээ та нар ер нь гоё хүмүүс шүү. Ер нь хонгор бол маш гоё юм байна. Баярлаа. Тэгээд хонгордоо урилга хүлээж аваад бас сайхан ярилцсанд маш их баярлаа. Мөн бас өөрийн хувь амьдралд Jazz Train мөн бас Fatcat-ийн үйл ажиллагаанд бол өндрөөс өндөр амжилт хүсэн өрөөе. Баярлалаа. Танаа хамт олон ч гэсэн өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. За баярлалаа. Баярлалаа.